Хүний амьдралд одоо тавтагдшгүй энэ сайхан аялал гэдэг маань одоо нэг хэснээ сайхан дурсамж байдаг. За ингээд аяллаар явах бол хамгийн одоо аз жаргалтай юм шиг. Гэтэ аяллаар бас ямар хүмүүстэй явах вэ гэх амар чухал байдаг. За ингээд аяллаар явах бол хамгийн гоё мэдрэмж. Гэтэ бас ямар газраар аялах нь их чухал. Дандаа одоо нөгөө муухай гэхээсээ илүү сайхан зүйлийг үзүүлээд ингээд амар амгалан гоё аялах бас их гоё байдаг. За ингээд энэний арталт болохоор ингээд далаа маань харагдаж байна. За тэгээ аялах, алхах тийм ээ. Ийм сайхан байгальд ингээд алхаад, аялаад явах маш их чухал байгаа. За энэ талын чулуун цаанаасаа далаагаас гаралтай юм чулуунууд. Далаа хэрэг. Тэгээд дээрээс нь дэшег уултай. Тэгээд нэг одоо бодогдож байгаа юм гэхлээр бид нар ингээд хаана аялж юу харуулах тийм ээ. Тэгээд ямар мэдрэмж авах энэ аяллаас энэ их чухал байгаа. Тэгэхээр бид нар аяллаар явж байхдаа зарим нь бол мэдээж жоохон эрсдэл хүсдэг байх гадал явдалч гэдэг юм аа. Миний хувьд болохоор би амар тайван байдал дээрээс нь аюулгүй байдал амар чухал. Тэгэхээр нэг маш аюулгүй байх гэдэг маань хамгийн чухал юм болов гэж боддог. Аяллаарч явс ер нь амьдрахад. Тэгэхээр бид нар ингээд тэрийг бас сайн одоо бүрдүүлж ичтэй аялах хэрэгтэй. Мэдээж хүн болгоно нөгөө адал явдал хайж идэг. Гэтэ эргээд бидний хувьд аюулгүй байдлаа сайн хангаад тэгээд дээрэс нь ямар одоо юм үзүүлэх чаа гэдэг нь их чухал юм болов. Одоо тэгэхээр амьдралынхаа хэв маягийг юутай харьцуулахаас тэг хаана ямар орчин хинтээ яаж одоо явах вэ? Юутай харьцуулах вэ? Бид нар урагшаага явах тийм үү? Гоё сайхан амьдрал үзүүлэх, урагшаага харж алах гэдэг юм зорилго их чухал гэж бодож байна. Тэгэхээр яг миний хувьд ийм сайхан амьдрал байдээ шүү. Бас бид нар ийм амьдралаар амьдарч болно, чадна гэдэг энэ ойлголтыг өгье гэж, уран зориг өгье гэж. Ер нь тэгээд бууж өгөхгүй юмд бууж өгөхгүйгээр зогсолтгүй ингээд явах юм бол бид нар ингээд бүтээх чадна гэдэг юм ойлголтыг одоо байх гэж боддог. За энэ хаваар бол ингээд дор хаяж энэ хавийн байшингууд энэ имлэгээ нэг 10-т сая доллар үнэтэй байшингууд байгаа. Тэгээд далаа ирэхээр мэдээж ямар шүү одоо хэмжээний хүмүүс амьдардаг вэ гэхлээр хийдгээ хийцэн одоо энэ улс их орныхоо төлөө зүтгэсэн тэгээд амар тайван байдал мэдээж алах орлоготой орлогоо олцсон тийм ээ. Тодорхой хэмжээний одоо байнгын орлоготой юм хүмүүс амьдардаг байдаг. Тэр хүн болгон амьдралын одоо байдал өөр л дөө. Гэхдээ эргээд бид ингэж амьдарч болно. Та нар дэш ингээ харж байвал уулын арай харагдаж байна. Энэ манай энд ингээ уулын арай лөө нэлийн боломжийн хүмүүс амьдардаг байгаа. Тэгээд юуны хувьд, хүртгийн хувьд
байшин 10 20 30 40 50 сая доллар гэх бичлэг явна да. За ингээд энэ юу маань явгооны зам дуусчлаа энэгээр. Ой. Замаар халах болж байна. За ингээд замаар халахад замын ажигын байшингууд ингээд та нар ажиглаж үйл энэ хашаанууд маань тэгцтэй замбараад байгаа. Тэр талаа иргэн энэ ойр харчмын халгалт маань дууссан шиг зам. За энэ зам маань энд ингээд явж нөгөө замаар халахад бас очиртай. Ингээд ажиглаж үйл юм маань цэв цэнхэр талаа маань. Тэгэл халдаар алхах нь хөөхөн хөөхөл. Ингээл за энэ өв сургамлууд бол мэдээж бид ногоороод ургадаг байгаа. За хэргээд энэ байшингууд маань харагдаж байна. Тэс ингээ нар тэлмэг. Одоо ямар ч үүлгүй тэнгэр байна. За эргээд дээшээ харахаар ийм юмстай харагдаж байна. Ой харагдаж байгааз. Тэгээд дугуун маань халахад сайхан. Тийшээ ийшээ нөгөө тэнд нөгөө онгоц чинь жоохон өргөжлүүлээ. Тэгээ нөгөө замаасаа гарцсан байсан зам руугаа буцаад ор. Зам дээр энэ болохоор нөгөө халахдаг зам маань аа шүү дээ. Бас ингээд энэ хамаагүй өсөн дотор замаасаа гарчих юм бол тийм сайн. Тэгээд угаасаа замаа дагаад энэ гоё мод байна. Болоход энд нэг хүн сууж ирсэн. Тэр хүнийг ингээ сууж байна. Нар ажиглаж илэн далаа маань гоё цэнгэг харагдаж байгаа. Өстой гоё. Цэнгэг талаатай сайхан орчин байгаа шүү. Энэ хасны хоёр хүн алхаж байна. Тэгээд алхаад ер нь уул ус тэ талаагаар ингээд алхах бол сайн байгаа. Тэр тусмаа далаагаас маш их одоо энэ гоё энерги авч яадаг. Малан давлгаа гоё сонсогдож байна. Тэгээд далаа бол нөгөө нэг цаагаараа нөгөө хүнийг ингээд амар амгалан байлгадаг. Тэгээд альчаал тайлдаг юм энергитэй. Энэ сайхан байгаа. Малан давлгаа. Үргэлжлүүлэх бичлэгээ явна.